За, сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий. Өнөөдөр би та бүхэнтэй амьд бурхны үг болох судраас түүний сайн мэдээний талаар хуваалцах чадаа баяртай байна. Тэгээ намайг Төмөрч өдөр гэдэг итгэл сүмийн пастор. Тэгээ би ер нь анх яаж яг энэ сайн мэдээ энэ үнний талаар сонсноо эхлээд ярих зүйтэй болов гэж бодож байна. Одоогоос 10 хэдэн жилийн өмнө миний амьдрал нэлээдгүй олон асуудлаар дүүрэн байсан. Түүний нэг зүйл нь бол би үхэл гэдэг зүйлээс маш их айж төгсдөг ийм залуу байсан. Тэгээд амьдралд маань 2-3 ч удаа үхэж болох үсэм үйл явдлууд тохиолдож исэн ба. Нэг удаа би 7 настай байхдаа дүүнэртэйгээ тухайн үед манайх хөдөө Монгол гэрт амьдардаг байсан. Би айлын хамгийн том доороо 5 дүүтэйгээ манай бас хамаатны 2 хүүхэд ирчихсэн. Тэгээ би тэр үед унтчихсан айлын том хүүхэд манай бага эрэгтэй дүү гарцсан байсан. Хавар 3 сар үе байсан. Яг тэр үед дүүнер маань саваг үтэж түлээний мод зууханд хийж гал бамбар асааж гэр тойрж гүйж агаад нөгөөх нь үлгийнд шатаж хатцсан үлгийг шатаад удалгүй гэрлүү дээшээ гал авалцаж эхэлсэн ба. Ингээд нэлээд хэсэг хугацааны дараа дүүнер минь намайг сэрээж гал гарсныг хэлсэн. Би босоод шанахтаа ус авч чадлынхаа хэрээр цацсан боловч гал төдийлэнсээ унтраагүй. Нэлээд хэсэг хугацааны дараа ус цацсны хүчинд гал баг-багаар намдаж эхэлсэн. Гэхдээ цаашаага эсгэр үгээ уугаад шатцсан байсан учраас дахиж дүрлэж асаад байсан. Бид нэр гэрийн зүүн тал руу дүүнрээ цуглуулж би хамтдаа зүүн талын орон дээр бөөгнөрс. Яг тэр үед надад бодогдож исэн зүйл бол ингээд би үхэх юм байна гэдэг зүйл бодогдсон байна. 8 настай илүү 7 настай байсан. Үхэл гэдэг зүйл надад маш бодиттой бөгөөд маш аимшигтайгаар миний амьдралд тулж ирснийг яг тэр үед би ухаарч хүүгүүд гихгүй ойлгож би бас үхлээс маш ихээр айж ирсэн. Тэгээ удалгүй энэ 20-30 минут үргэлжилсэн энэ үйл явдал гэр шатаад бид нэр аль болохоор ус цацаж хүмүүс ярьдаг Монгол гэр 10 минут шатаад дуусдаг гэдэг. Харин тэр үед яагаад чи манай гэр 20-30 минут болоод шатахад тэр гал хүчтэй авалцаагүй дотор талаараа уугаад хэсэг дүрлэж асаад ус цацгүй буцаж унтраад эргэж дүрлэж асч байсан. Яагаад гэвэл эсхинд нь гал хүрсэн байсан учраас ингээд аав ээж маань ирж биднийг цоочтой гэрээс гаргаж бид аймаа аврагдчихсан. Энэ үеэс эхэлж миний амьдралд үхэл байдаг боловч яг ямар бодиттой юм бэ гэдгийг би ойлгож бас айж төгшөж эхэлж ирсэн. Харин би юу бодож эхэлж ирсэн бэ гэвэл үхсний дараа хүний амьдралд хаашаа очдөг вэ? Хүн үхэхийн тулд төрдөг юм уу? Үхээд хаана очих юм болоо? Үхэл хүний амьдрал тэр чигээрээ дуустгүй гэдэг бодол намайг үе амьдралд болж байгаа үйл явдлаас болж бодогдуулж ирсэн. Энэ явдлаас хойш нэлээд олон жил өнгөрсний дараа би 17 настай байхдаа анх сайн мэдээний талаар сонслоо. Есүсийн талаар гэсэн үг. Тэр үед би нөгөө нэг асуулт надад төржсөн явж байсан. Харин яг тэр үед сайн мэдээ сонсоход надад нэг зүйлийг тэнд сайн мэдээ ярьж ирсэн хүмүүс хуваалцсан. Юу вэ гэвэл энэ бол Христэд итгэснээр чи мөн хантай болно гэдэг. Энэ үг надад би энэ хороогоос явах үед би хаашаа очих вэ гэдгийг, би яагаад энэ дэлхий дээр амьдарч байгаа вэ гэдэгт маш тодорхой хариулт өгж байгаа юм шиг надад санагдчихсэн. Энэ үеэс эхэлж би Есүст өөрийнхөө амьдралыг өгье гэдэг шийдвэрийг гаргаж 17 настай байхдаа Есүст өөрийнхөө амьдралыг өгж мөнх амийг хүлээж авснаар би үхлээс айхайдсгүй болоо зогсохгүй. Хожим би энэ хороогоос цаг нь болоход явахдаа би Бурхны мөнхийн хаан тулсад түүнтэй хамт мөнхөд амьдрна гэдэг бат итгэл найдвар надад төрсөндөө би өнөөдрийг хүртэл баяртай авд юм аа. Харин ах дүүс минь би яг одоо та нартай энэ үнний талаар хуваалцмаар. Ариун сударт хэлэхдээ ингэж хэлсэн. Нүглийн хөлс бол өхөл, Бурхны бэлэг бол Христ доторх мөнх ам юм аа гэж. Нүглийн хөлсийг бол өхөл гэж хэлсэн. Харин Бурхны бэлэг бол Христ доторх мөнх ам. Мөнх ам гэж хэлсэн байна бэлгийг.
үнгүй өгдөг бэлэг бол мөнх ам. Жишээлбэл хэн нэгэн цагаан сараар айлд очоод тухайн айлын хүн танд гар цайлгаж бэлэг өгөх үед нь та бэлгнийх нь оронд зөрүүлээд мөнгөний төлдөггүй. Яг үүнтэй адилхан Бурхан бидэнд мөнх амийг үнгүй бэлэг болгож өгсөн. Мөнх амийг үнгүй бэлэг болгож өгсөн. Үүнийг гавьяа байгуулж, сайн үйлсгэж, буян хурааснараа хүлээж авдаггүй. Харин мөнх ам бол Бурханаас үнгүй өгөгддөг бэлэг. Би яг одоо та бүхэнтэй гмийн талаар илүү тодруулж ярмаар. Гим бол сударт хэлснээр нүглийн бүх хүн нүгэлтэй учраас Бурханаас тусгаарлагдсан гэж ярьсан. Бурханаас салсан гэж хэлсэн байна. Бүх хүн нүгэлтэй учраас нүгэлгүй хүн гэж энэ дэлхий дээр нэг ч байхгүй. Жишээ дурдвал өглөө та гэртээ амарч байхдаа нэг сайхан амралтын өдөр гэрийнхэндээ сайхан сүтээ цаа чамж өгье гээд нэг сайхан хийцтэй сайхан сүтээ цаа чанлаа. Сүүн багдцсан юм шиг болохоор нь магадгүй цонхны тавцан дээр байсан хит онцыг мэдэхгүй ээдцэн сүг ээдсийн мэдлгүүгээр аваад өчүүхэн төдий тэр сүтээ цаан дээр тусаахад тэр сүтээ цаа бүхэлдээ ээддэг шиг хүн амьдралдаа өчүүхэн гэж хэлэгдэх ганцхан удаа худлаа хэлэхэд л сударт хэлсний дагуу хангалттай гим нүгэлтэй гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Хүн энэ хорвоо дээр өөрийгөө аварч чадхааргүй асар их гим нүгэлтэй болно гэсэн үг. Өнөөдөр хүн өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хувь тавилан аварч чадхааргүй асар их гим нүгэлтэй гэдгээ ухаарах ёстой. Сударт үүнийг хэлсэн. Би яг одоо та нарт нэг жишээ үзүүлье. Жишээлбэл би энэ баруун алгыг хүн гэж төсөөлье. Харин би энэ зүүн алгыг Бурхан гэж төсөөлье. Хүн огт гим нүгэлгүй байхдаа Бурхантай уулзаж, Бурхантай хамт мөнхөд амьдрах боломжтой байсан. Ийм л хувь тавилан хүн төрлөختөнд Бурханаас өрөөгдсөн байсан юм а. Харин хүний амьдралд Адам Евагийн хүн төрлөختний дуулуургүй байдлаас орсож ирсэн гим нүглээс олж би энэ номоор гимийг төсөөлвөл хүн дээр гим ирсэн ба. Яг одоо хүн дээр юу бууж ирсэн бэ гэвэл гим нүглээс улбаатай хараал, үхэл, өвчин зовлон энэ дэлхий дээр хүний эдэлж болох бүх тэр зовлон гим нүглээс улбаалж хүний амьдралд орж ирсэн. Гэхдээ энэ бүх өвчин зовлон хүн юугаар ч өнөөдөр шийдэж чадаагүй. Тэр битгийл өнөөдөр хүн мөнхөд тамд очих өөрийнхөө өөхөх ялыг хүртэл юугаар ч шийдэх арга байхгүй. Харин хүний зүрх сэтгэл, хүний мөн чанар, хүн өөрөө Бурханаас бүтээгдсэн, хүний сүнс Бурхан руу тэмүүлдэг учраас хүн гим нүглээ шийдэхийн тулд өөр арга чаргыг хайж эхэлсэн. Үүний нэг жишээ бол шашин. Бидний мэддгээр аливаа сүсэг биширлүүд өнөөдөр энэ дэлхий дээр өчнөө олон төрлийн итгэл үнэмшлүүд жил ирэх тусам бий болж байгааг та бид мэднэ. Өнөөдөр буддын шашин, аливаа төрлийн олон шашингууд бий болсон ч хүний дээр байгаа энэ гим нүглийг шийдэж чадаагүй. Гим нүгэл хэвээрээ байсаар л байна. Хүн үүнийг шийдэхийн тулд олон гарцыг хайж, олон зүйлийг хийж, асар их хөрөнгө мөнгө цуглуулсан ч гавьяа буян хурааж, гавьяат үйлс байгуулсан ч гим нүгэл нь хэвээрэл байна. Өвчин зовлон хэвээрэл байна. Өнөөдөр үүнийг шийдэхийн тулд тэгвэл Бурхан юу хийсэн бэ? Сударт хэлэхдээ Бурханы талаар Бурхан бол ариун, Бурхан бол шудраг гэж хэлдэг. Гал ус хоёр эвцэлдэггүй шиг Бурхан хизээж гим нүгэлтэй эвлэрдэг юм а. Хэрвээ Бурхан гинтээ эвлэрдэг байвал тэр Бурханы мэс чанар, мөн чанарт нийцэхгүй зүйл. Сударт хэлсний дагуу нүглийн хөлс бол үхэл гэж хэлсэн. Энэ үхлийг юу гэж хэлсэн бэ гэвэл мөнхөд энэ хорвоо дээр бие махбод нь дуусаа зогсохгүй сүнсэн тамад очих ёстой тэр үхлийн талаар хэлсэн. Өгөөч зогсохгүй сударт цааш нь нүглийн бүх хүн нүгэлтэй учраас тэдгээр нүгэлтэй хүн нэг бүрийг шийтгэлгүй орхихгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл Бурхан ариун. Хизээч ариун Бурхан гим нүгэлтэй эвлэрдэггүй. Гэхдээ Бурханы нэг мөн чанар бол ёр бусын их тэр хайр ивэлэр дүүрэн. Тэр хүн төрлөختнийг аврахыг хүсдэг. Тэр хүн төрлөختнийг хайрладаг. Тэр таныг хайрладаг. Тэр энэ дэлхий дээр хүн болгоныг хайрладаг. Харин тэр өөр хайртай хүмүүсээ аврахын тулд тэр юу хийсэн бэ гэдэг асуулт үүнээс урган гарч ирж байна. Тийм ээ.
тэр хайртай хүмүүсийг гим нүгэлд автаж устж өгөө болж мөнхийн там руу явах хувь тавилантай болсон тэр хүмүүсээ аврахын тулд Бурхан хүний биеэр тэр энэ дэлхий дээр бууж ирсэн. Өдөөс 2000 гаруй жилийн тэртээ Бурхан ариун онгон эмэгтэй Израилаас сонгогдсон ариун онгон эмэгтэй Марийн биед юр бусын аргаар тэр бий болж шинжлэх ухааны ойлгохгүй аргаар тэр бий болсон юм а. Яагаад ариун онгон гэж юу? Яагаад гэвэл Бурхан ариун гэдгээ батлахын тулд тэр ариун онгон эмэгтэй биед тэр бий болсон. Тэгээ зогсохгүй тэр төрж энэ дэлхий дээр тэр 33 жил амьдэрсэн юм а. Харин тэр юу хийсэн бэ? Тэр юу хийсэн бэ гэвэл тэр бидний гин нүглийн төлөө тэр загалмаа дээр цовдлогдсон. Тэр загалмаа дээр цовдлогдохдоо яг одоо миний дээр байгаа энэ гин нүглийг тэр өөр дээрээ авсан. Би яг одоо энд гин нүгэлгүй болж. Харин миний гим нүгэл, миний амьдралын бүх хараал, миний амьдралын гим нүглээс болж ирсэн бүх шийтгэл яг одоо ариун төгс огт гим нүгэлгүй Христ Есүс дээр ирж байна. Хэрвээ би үүнд итгэж мөнх амийг хүлээж авах юм бол бид аврагдах боломжтой. Христ Есүс юу хийсэн бэ? Христ Есүс цааш нь үргэлжлүүлээ. Тэр нас борж 3 хоногийн дотор дахин амилсан. Яагаад дахин амилсан гэж юу? Тэр Бурхан гэдгээ баталж, үхлийг ялж, өөрт нь итгэсэн хүмүүс хожим мөнх амьтаа болохын баталгаа болгож тэр дахин ам орсон юм а. Тэр дахин ам ороо зогсохгүй тэр тэнгэрт одсон. Тэр тэнгэрт одохдоо өөрт нь итгэж найдсан хүн болгоныг хожим тэр аврахаар дахин одсон лугаа адил эргэж ирэх болно гэж энэ баталгааг үзүүлэн тэр тэнгэрт одсон. Өнөөдөр Христэд итгэдэг хүн бүр аврагдах боломжтой. Христэд итгэдэг хүн бүр аврагдсан. Ах минь, эгч минь. Яг одоо танд энэ үүд хаалга нээлттэй байна. Сударт хэлснээр Бурханы ариун байдлын талаар 1-р Петрийн 1-ийн 16 дугаар ишлэл. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байх тун гэж бичигдсэн юм. Ариун байдал гэдэг бол Бурханы өөрийнх нь хувиршгүй өгөөсгөж болохгүй мөн чанаруудын нэг нь. Гал ус хоёр эвлэрч болдгоо шиг Бурханы ариун байдал хизээч гин нүгэлтэй эвлэрдгүй гэдгийг би түрүүнд дурдсан. Бурханы ариун байдал бол хүн өөрийнхөө Бурханы ариун байдлыг хүн ямар нэгэн зүйлээр худалдаж авч болдог. Ариун байдлыг хүн хичээл зүтгэлээр олж авч чаддаггүй. Ариун байдлыг хүн хууль дүрмээрч бий болгодог. Харин ариун байдал, Бурханы ариун байдал гэдэг бол энэ үгээр илэрхийлэхийн аргагүй түүний өөрийнх нь мөн чанар. Ариун байдлыг зөвхөн Бурхан л хүний амьдралд бий болгож чадна. Өнөөдөр хүмүүс өөрсдийнхөө амьдралыг ариун болгох гэж ямарваа нэгэн үйлс хийж, ямарваа нэгэн зан үйл хийж, эсвэл ариун байдлыг өнөөдөр энэ дэлхий дээр эрэл хайгуул хийхдээ олон төрлийн үйлсүүдийг бий болгож байгаа. Гэсэн ч эдгээрийн аль нь ч Бурханы тэрхүү ариун байдлыг би ариун учраас та нар ариун байх тун гэж хэлсэн тэр ариун байдлыг хүнд өгч чадахгүй. Ийм учраас өнөөдөр гим нүгэлтэй өөрийгөө аварч чадахгүй болсон тэрхүү хувь тавилантай бохирдсон энэ хүмүүс Бурхантай эвлэрхийн тулд яах ёстой вэ? Тийм ээ. Хүн Бурхантай эвлэрхийн тулд өөрийнхөө зүгээс юу ч хийж чадахгүй гэдгийг бид ойлгох ёстой. Юу ч хийж чадахгүй. Харин Бурхан хүн төрлөختнийг хайрладаг. Сударт 1-р Иохан номны 4-ийн 16 дугаар зүйл. Бурхан биднийг хайрладаг, хайрыг бид мэдж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна гэж хэлсэн. Бурхан бол хайр мөн гэж хэлсэн. Нүгэл гим нүгэлдээ автаж
өөрийнхөө амьдралыг аврах ямар ч найдвар нь тасарсан боломжгүй болсон хүн төрлөختнийг Бурхан хайрладаг. Харин Бурхан ариун учраас хүн төрлөختний дээр байгаа. Хувь хүн та бидний дээр байдаг. Тэрхүү гим нүгэлтэй эвлэрэх ямар ч үндэс байхгүй. Тийм учраас Бурхан гмийг үзэн ядаж, харин хүн таныг, биднийг, хүн төрлөختөн биднийг тэр хайрладаг юм а. Түүний хайр нь үгээр илэрхийлэхийн аргагүй. Гим нүгэлтэй хүн бүрийг тэр хайрлаж, тэр уучлж, тэр өршөөдөг. Хүн өөрийгөө би зохисгүй гэж үзэж болох юм. Би Бурханы ариун байдалд үл нийцэх олон гим нүгэл хийсэн гэж та өөрийгөө бодож байж болох юм а. Гэсэн ч та нэг зүйлийг ойлгоосоо. Бурхан таныг байгаагаар чинь хайрладаг юм а. Таны гмийг үзэн ядаа зогсох. Харин Бурхан таныг байгаагаар чинь хайрлаж аврахыг хүсдэг. Бурхан аврахыг хүсэхдээ тэр өөрийнхөө биеэр энэ дэлхий дээр ирсэн юм а. Христэд итгэх, итгэл гэдэг зүйлийн талаар би одоо танд хуваалцмаар байна. Итгэл гэдэг бол маш энгийн зүйл. Та машинд суухдаа таксины жолооч сохтуу энэ намайг хүрэх газар минь хүргэх болов уу гэж харахаас илүү. Та ороод итгэлээрээ сууд. Та сандал дээр суухдаа энэ сандал намайг даах болов уу гэж бодлогоогоор зүгээр л тэр сандал дээр даам гэсэн итгэл ажил суудаг. Та хоолны газар ороод, ресторанд ороод хоол идэхдээ хоолнд минь хор хийцэн биш үсттэй, хоол нь муудсан биш үсттэй гэж үргэлж санаа зовдөг бай. Зүгээр л тэр хоолыг иддэг. Харин яг энэ нөхцөл байдалд итгэл ажиллаж байгаамаа. Хүний дотор ийхүү итгэл маш энгийн байдлаар ажиллаж байдаг. Яг үүнтэй адилхан та мөнх амийг хүлээн авч аврагдахыг хүсэж байгаа бол та Есүст итгэхэд хангалттай. Харин юунд нь вэ гэвэл та Есүс бол таны аврагч эзэн гэдэгт, Есүс бол цорын ганц Бурхан гэдэгт, Есүс бол мөнх амийг өгөх чадaltaй тэрхүү эзэн гэдэгт, Есүс эзэн бид бүхний хүн төрлөختний гим нүглийн төлөө загалмай цовлогдож нас барж дахин амьдсан эзэн гэдэгт нь та итгэх хэрэгтэй. Тэгээд та өөрийгөө тийм их эзэн Бурхан минь би гим нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж гим нүглээ хүлээн зөвшөөрөх юм бол тэрхүү аврал, тэрхүү мөнх ам таны амьдралд ирж та үүгээр Бурханы хүүхэд болно. Жишээлбэл хүн гэрийн дэлхүүр гэж байна, машины дэлхүүр гэж байна, офисын дэлхүүр, ажлын өрөөний дэлхүүр гэж байна. Хэрвээ би гэрлүүгээ машины дэлхүүрээр ордгоо, гэрлүүгээ би ажлынхаа өрөөний дэлхүүрээр ордгоо. Харин гэрлүүгээ би гэрийнхээ дэлхүүрээр орд. Яг үүнтэй адилхан хүн үнэхээр энэ дэлхийгээс хүн гим нүглээс аврагдаж, гим нүглээ уучлуулахыг хүсэж байгаа бол цорын ганц аврагч эзэн та бидний гим нүглийн төлөө тэр төлөөсийг төлсөн их эзэн Есүст итгэх аваас таны амьдралд тэр аврал ирж та мөнхөд амьдрах хувь тавилантай болох юм а. Сударт мөнх амийн талаар Тесалоник номны 4-ийн 5 дугаар бүлгийн 9-10 дугаар зүйлдер учир нь Бурхан биднийг уур хилэнд бус харин бидний эзэн Есүс Христээр аврал авахд зориулжээ. Бид сэрүүнч бай, унтсанч бай хамт байхын тулд тэр бидний өмнөөс өгсөн юм а гэж хэлсэн. Мөнх ам бол Бурханаас хүн төрлөختөнд үнгүй өгөгдсөн бэлэг гэж би түрүүнд дурдсан. Бурханаас үнгүй өгсөн бэлэг. Бурхан анханасаа хүн төрлөختөнд мөнх амийг Христ Есүсээр итгэсэн итгэлээр дамжуулан аврагдах тэр боломж, тэр үе таалгуудыг нээж өгсөн. Өнөөдөр энэ дэлхий дээр Христэд итгээд нойрссон ч, эсвэл амьд байсан ч, юу ч хийсэн ч, их эзэн Есүс мөнх амийг та бидэнд өгөхийн тулд тэр бидний төлөө нас барж тэр дахин амьлсан. Христэд итгэсэн хүн бүр зөвхөн Христэд итгэх итгэлээр дамжуулан тэрхүү мөнх амийг хүлээж авах боломжтой. Иохан 14:6 дээр хэлэхдээ би бол зам, үнэн, ам, мөн гэж хэлсэн. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт
буюу деваажинд Тэнгэрийн хаанчлалд хүрэхгүй гэж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл Христэд итгэсэн итгэлээр дамжуулан хүн Бурхан эцэгт хүрэх боломжтой гэсэн үг. Христэд итгэх итгэлээр дамжуулан хүн мөнхийн улсад орох боломжтой гэсэн үг. Христэд итгэх итгэлээр дамжуулан хүн мөнх амийг хүлээж авах боломжтой гэсэн үг. Харин энэ мөнх амийг хүлээж авч Тэнгэрийн хаанчлалд орж Бурхан эцэгт хүрэхийн тулд зам, үнэн, ам болсон Есүс Христэд итгэсэн итгэлээр л та мөнх амийг хүлээж авч Бурхан эцгийн хүүхэд болох боломжтой. Та мөнх амийг хүлээн авч аврагдахыг хүсэж байгаа бол та Есүст итгэхэд хангалттай. Харин юунд нь вэ гэвэл та Есүс бол таны аврагч эзэн гэдэгт, Есүс бол цорын ганц Бурхан гэдэгт, Есүс бол мөнх амийг өгөх чадaltaй тэрхүү эзэн гэдэгт, Есүс эзэн бид бүхний хүн төрлөختний гэм нүглийн төлөө загалмай цовлогдож нас барж дахин амьдсан эзэн гэдэгт нь та итгэх хэрэгтэй. Тэгээд та өөрийгөө тийм ээ их эзэн Бурхан минь, би гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж гэм нүглээ хүлээн зөвшөөрөх юм бол тэрхүү аврал, тэрхүү мөнх ам таны амьдралд ирж та үүгээр Бурханы хүүхэд болно. Яг одоо та Есүс Христэд итгэх шийдвэр гаргаж байгаа бол та намайг дагаа залбирно. Их эзэн Есүс минь, танд баярлалаа. Өнөөдөр би таныг таньж мэдлээ. Би гэм нүгэлтэй гэдгээ ухаан ойлгож, би үнэн сэтгэлээсээ өөрийнхөө амьдралдаа хийсэн гэм нүгэл бүрийн төлөө гэмшиж танаас уучлал гуйж байна. Есүс эзэн минь, намайг аварч надад мөнх амийг бэлэглээч. Их эзэн Есүс, би таныг цорын ганц аврагч, цорын ганц эзэн, миний гэм нүглийн төлөө загалмай цовлогдож, нас барж дахин амьдсан агуу Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Намайг аварч миний хийсэн гэм нүглийг маань уучлж надад мөнх амийг бэлгэлсэнд баярлалаа. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За тэгээд танд баяр хүргье. Сая Есүс итгэх шийдвэр гаргасан. Сударт юу гэж хэлсэнхээр итгэдэг хүн мөнх амтай гэж хэлсэн. Өнөөдрөөс эхэлж та Есүс Христэд итгэх шийдвэр гаргаснараа мөнх амтай боллоо. Харин та ойр орчмынхон Христийн цуглаанд хамрагдаараа гэж танаас хүсэж байна. Бурхан таныг ивэх болтугай. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар улам ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэг 75 85 95 тэг дугаарын утсаар бидэнтэй харилцсан уу? Тус нэвтрүүлгийг харуулн.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт Үрдийн гэгээ чуулганы пастор Түм Баярын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү? Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг тань ивэх болтугай. Танда талархыг сэтгэлийн гүнээс ийм агуунээр биднийг аварсан эзэнтэй. Танда талархыг сэтгэлийн гүнээс загалмай хайрыг төлөө загалмай